За сайн байцгаана уу залуусаа. Онцгой тохиолдол барихыг үзье. За онцгой тохиолдол буюу exception бол программыг гүйцэтгэх явцад гарч буй асуудал юм а. Онцгой тохиолдол бол программыг ажилуулж байх үед үүсэх онцгой нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх юм а. За онцгой тохиолдол нь хяналтыг программын нэг хэсгээс нөгөө хэсгийг чилжүүлэх арга замыг өгдөгөө. Онцгой тохиолдол барих нь try catch drop түлхүүр үгдээр суурилдаг. За try нь болохоор тодорхой онцгой тохиолдлыг идэвхжүүлэх кодын блокийг тодорхойлдог. Үүний дараа хэд хэдэн catch блокууд дагалддаг. За catch нь болохоор асуудлыг шийдвэрлэхийг хүсч буй програмынхаа онцгой тохиолдлыг олж авдаг. За throw нь болохоор асуудал гарч ирэхэд програм нь онцгой тохиолдлыг дамжуулдаг. За ийм 3 зүйлээд байна. Энэ гэхдээ жишээн дээр илүү ойлгомжтой болох байхаа. За онцгой тохиолдол барих гээд блок нь онцгой тохиолдлыг бий болгоно гэж үзвэл за ямар нэгэн блок гээд код нь ер нь бол онцгой тохиолдлыг бий болгоно гэж үзвэл try catch гэсэн түлхүүр үгсийн хослолыг ашиглан онцгой тохиолдол барьдаг. За try catch блокийг онцгой тохиолдол үүсгэж болдошгүй кодонд байрлуулна. Онцгой тохиолдол үүсгэж магадгүй гэсэн кодонд try catch-ийг бичээд тэгээд онцгой тохиолдлоо барьж авч болно гэсэн. За try catch block доторх кодыг хамгаалагдсан код гэж нэрлэдэг. За энэ доторх код нь хамгаалагдсан код. Энд болохоор барьж гинэ гэсэн үг. Ийм төрлийн онцгой тохиолдлыг барина гэсэн. За онцгой тохиолдол буцаах. За онцгой тохиолдол буцаах нь throw-ийн exception-ыг ашиглан кодын блок дотор хаач буцааж болно. За throw нь болохоор онцгой тохиолдлын төрлийг тодорхойлдог бөгөөд дурын илэрхийлэл байж болох ба илэрхийллийн хэлбэр нь буцаах онцгой тохиолдлыг тодорхойлдог. За double төрлийн division хуваах гэдэг функц байна. Энэ a тог b-нд хуваан тэнгүүтээ b-ийн тоо хэрвээ тэг байх юм бол throw хүчингүүтээ тоог тэг хувааж болохгүй гэж буцааж байна. За ингэсэн үг. Тэнгүүтээ энэ болохоор хуваадаг функц зүгээр тэгд хувааж ер нь бол болохгүй шүү дээ. Тийм болохоор тэр үед нь болохоор тоог тэгж хувааж болохгүй гэдэг ийм онцгой тохиолдлыг throw хийгээ буцаачна гэсэн. Энэ болохоор return-тэй ойролцоо return чинь буцаадаг шүү дээ, утга буцаачдаг. Энэ болохоор онцгой тохиолдол буцаадаг байхгүй юу? Гэхдээ энэ төрөл нь бол хамаагүй зүгээр шууд ингээд throw хийгээд онцгой тохиолдол буцаачдаг гэсэн. За энийг болохоор хааж бичиж болно. За энэ жишээнд болохоор функц дотор бичсэн байна. Зүгээр шууд код нь дундаач throw хийж ер нь бол болно. За онцгой тохиолдол барих гээд try block-ийн дараа catch block нь ямар ч онцгой тохиолдлыг барьдаг. Try-ийнхаа дараа catch-аар барина гэсэн үг. Ямар төрлийн онцгой тохиолдлыг барихыг хүсч байгаагаа зааж өгч болох бөгөөд энэ нь catch түлхүүр үгийн дараа хаалтанд гарах онцгой тохиолдлын зарлалаар тодорхойлогдно. Энэгээр тодорхойлогдно гэсэн. Энэгээр би ямар төрлийн онцгой тохиолдол барьж авахаа энэ төрлийг нь бичнэ гэсэн. Энэ төрлийнхөө л онцгой тохиолдлыг яг энэ дотор барьж аваад харгалзах кодыг нь бичнэ гэсэн үг ээ. За хэрвээ бүх онцгой тохиолдлыг нэг catch block-оор барихыг хүсвэл өгөөд. За энэ бол зүгээр бүх төрлийн онцгой тохиолдлыг ингэж барьж болохгүй хаа. Энэ зүгээр тэр номон дээр нэг юм бичсэн байсан. Тэрийг нь л яг тэр чигээр нь бичсэн байгаамаа. Гэтэ ингэж барьж болохгүй гэж би бол бодож байгаа. За ер нь болохгүй хаа. Бүгдийг нь болохоор энэс арай өөрөөр ингэж тэрийг турш үзэхдээ илүү харчаа. Хэрвээ ямар ч гэтэ энийг бол мэдхгүй байх шүү. За хэрвээ ямар ч төрлийн онцгой тохиолдол барихыг хүсвэл энэ ямар ч төрлийн биш. Энэ дээр рестart алдсан байна. Хэрвээ ямар ч төрлийн онцгой тохиолдол барихыг хүсвэл ингүүл ямар ч төрлийн ингүүл жишээ нь энэ чинь нөгөө тэмдэг төмөр төрлөө шүү дээ. Тэгвэл ингэ тэмдэг төмөр төрлийнхөө ер нь барина гэсэн үг. Энэ тэмдэг төмөр төрлийнхийг try drop буцаачихсан учраас тэмдэг төмөр төрлийнхөө барина гэсэн үг. Энэ болохоор const char төрлийнхөө буцааж байгаа. Тэгвэл буцаасан төрлийг энд зарлаж барьж авна. Тэгээд тэрнийх нь энэ тэмдэгтээ зүгээр шууд хэвлчихнэ гэсэн үг шүү дээ. Онцгой тохиолдлыг энэ exception гэдгийг нь хэвлэнэ гэж тийм хэлж өгч. За энд болохоор стандарт онцгой тохиолдлууд C нэмэх програмуудад ашиглаж болох exception сан тодорхойлсон стандарт онцгой тохиолдлуудын жагсаалтыг өгдөг. За эдгээрийг харуулсан энэ этих хүүгийн удамшлын зохион байгуулалтын энд байна. За энэ болохоор энэ стандарт онцгой тохиолдлуудын нь болохоор эцэг нь бүгднгийнх нь эцэг нь exception гэдэг нь. Одоо чинь энэ 3-ын эцэг нь энэ
энэ сумаар энд харагдсан runtime error, энэ гурав болохоор ер нь бол runtime error. Тэгвэл эднэрийн энэ дөрвийн эцэг нь болохоор энэ logic одоо failure нь. Тэнгүүтээ эднэрийн бүгднгийнх нь эцэг нь болохоор exception гэдэг. Одоо энэний хувьд болохоор эцгийнх нь эцэг нь exception. За эднэрийн хувьд болохоор яг эцэг нь exception гэдэг. За ингэж ер нь бол эцэг хүүгийн одоо удамшлынх нь модыг нь харуулж байна гэсэн үг. Энд болохоор тайлбар нь exception бүх онцгой тохиолдлын эцэг анги. Энэ болохоор new буцаагаад ашигладаг. За энэ new болохоор дараа нь үзнэ. За энэ юм dynamic cast цаахад энд дуудагддаг чинь гинтийн онцгой тохиолдолд за type ID буцаагаад дөрмийн алдаатай байвал за энэ болохоор дөрмийн хувьд хүчингүй домоо ашиглахад гэдэг ийм онцгой тохиолдлууд байдаг бахна ярина. Хүчингүй аргумент буцаагаад хэтэрхий том string үүсгэхэд за хүснэгтийн хязгаараас хэтэрвэл тэгээд код ажиллаж байгаа дөрмийн хувьд боломжгүй байвал хэтэрхий байх үед утгын хязгаараас хэтэрвэл хэтэрхий бага байх үед тэгээд ийм онцгой тохиолдлууд байдаг бахна. За шинэ онцгой тохиолдол тодорхойлох. За what бол what гэдэг функц нь exception ангийн нийтийн функц бөгөөд үүсмэл ангиуд нь дахин тодорхойлох ёстой. Тэгэхээр what нь болохоор виртуал функц биш ээ. Заавал дахин тодорхойлох бол цэвэр виртуал функц гэсэн үг болох нь шүү дээ. Тэгээд энэ нь онцгой тохиолдлыг шалтгааныг нь буцаадаг функц. Тэнгүүтээ одоо энэ дээр чинь const яг what гэдэг төрөл нь яг ийм дүрмтэйгээр бичих юм байна. Тэнгүүтээ энд болохоор дотор нь ингээд шалтгааныг нь одоо тэмдэгт мөрөө буцаана гэсэн үг. Тэгээд одоо энэ дээр чинь try гिचэнгүүд энд нь шууд true хийгээд юугаа буцаацсан байна шүү дээ. Эннийхээ одоо энэ бүтэц байна. Тэнгүүт эндээсээ нэг үүсгэнгүүтээ ер нь бол буцаацсан байна. Нэг объект үүсгээд буцаацсан байна. За тэгээд энэндээ болохоор барьж аваад тэгээд энийг барьлаа гэж хэлэнгүүтээ эннийхээ what функцийг дуудаад хэвлчихсэн байна. Тэгэхээр C нэмэх exception гэж ер нь хэвлэгдэнэ гэсэн үг. За бусад онцгой тохиолдлыг болохоор ингэж барьж авах нэ. За энэ нь болохоор бараг бүгдийг нь барьж авч чадчих магадгүй. Гэхдээ зүгээр энэ тэмдэгт мөрөн байх юм бол барьж авч чадахгүй ч гэж магадгүй. Ийм байх юм бол жишээ нь барьж авч чадахгүй ч магадгүй. Тэрнээс биш бол яг эндээс эднэрийн аль нэг нь байх юм бол энэ exception гэдгээр шууд барьж авч чадна гэсэн үг нь бол онцгой тохиолдлыг нь. За одоо туршиж үзье ер нь онцгой тохиолдол. Эндээс ахуулаад туршиж үзье. За энийг арилгаад. За тэгэхээр try гिचмүтэй catch. За энд нь болохоор draw хийгээ шууд буцаачна. Энэ кодыг хаач буцааж болно гэсэн шүү дээ. Тэнгүүтээ за зүгээр л exception гэж биччихье дөө. Exception C нэмэх exception гэж. C нэмэх exception гэдэг энийг буцаана. Тэгвэл одоо төрөл нь болохоор энэ чинь одоо const char од төрлөх шүү дээ. Тэнгүүтээ эндээ болохоор онцгой тохиолдлыг дуутахаар i гэж чингүүтээ шууд cout i-гээ хэвлчихнэ гэсэн үг. Энэ бол угаасаа нэр нь ямар ч үж болно. I байна уу хамаагүй. Байна хамаагүй гэсэн үг. Тэгвэл exception онцгой тохиолдлыг дуутахаар i гэдэг. За энэ бол угаасаа C нэмэх exception гэж ингэж хэлнэ гэсэн үг. За энэ болохоор бид нар энд ингээд бариад авчиж байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар энийг шууд ингээд биччихээ л та хийхгүйгээр ингээд биччих юм бол одоо ямар алдаа гарах нь харагдана. За ийм онцгой тохиолдол. Const char од төрлийн онцгой тохиолдлыг одоо буцаасан байна гэдэг. Тэгээд одоо програм маань дунд нь юм асуудал үүсчихэж байгаа болохоор гарчлаа гэдэг. Тиймэрхүү л юм хэлж байгаа шүү. За харин ийм зүйл үүсэхгүй тулд ингэж барьж авдаг бахнэ. За ямар ч хэсэн тэрийг туршиж үзлээ. За тэгвэл одоо ингээд exception үүсгээд тэр барьж авах нь туршиж үзье. За exception төрлийг биш учраас барьж авч чадсангүй. Одоо энэ дугасаа энийг ийм онцгой тохиолдол үүслээ гэдэг тэгээд гараад ирж байгаа шиг байна. За энэ нь болохоор энийг барьж авахын тулд чинь яг ийм exception төрлийг байх юм бол тэгээд бариад авчих гэсэн үг шүү дээ. За тэгээд энэний болохоор what гэдэг функц байгаа угаасаа ямар онцгой тохиолдол вэ гэдэг мэдээлэл нь тэрийг нь ингээд хэвлэх юм бол ер нь бол
одоо онцгой тохиолдолд бариад авсан байхгүй. Тэг мэдээлэл нь болохоор STD-г чи хоёр тодорхойлогдсон. Тэгээд энэ exception гэдэг байна гэдэг ийм мэдээлэлтэй. Тэгэд энийг нь бариад авч чадчихлаа. Бид нар програмаа алдаагүйгээр ажиллуулчихлаа гэсэн үг байхгүй. Ер нь бол энд нэг алдаа гарч ирсэн. Тэрийг нь бид нар барьж аваад ингээд програмаар нь алдаагүйгээр ажиллуулчихлаа. Ингэсэн тохиолдолд бол энэ чи барьж аваагүй учраас catch хийгээгүй учраас алдаа гарсан гэсэн үг. Ингээд. Тэгээд програм маань дундаас нь зогсож байгаа шүү дээ. За энд дахиад нэг юм турч үт. Турч ингэх дөрөв хийхгүй шууд энд тэнцүү 10-ыг хуваадаг нь тэг чи тэгвэл онцгой тохиолдол буцах байх. Энэ онцгой тохиолдол буцсангүй. За нөгөө онцгой тохиолдлуудыг харж агаад за энийг утгын хязгаараас хэтэрснийг нь туршиж үзье л да. Энд гिचэнгүүт гिचэнгүүтээ аадаа болохоор long-ийн max value өгч. Int-ийн max value биш long-ийн max-ыг өгчих юм бол энийг зүгээр int-ийн хамгийн их болгоод авчихваа яач. Тэрийг зүгээр хэвлээд туршаад үзье. Хэрвээ энэ хэвлэх юм бол ямар ч алдаа гараагүй гэсэн. Хэвлэлчлээ ямар ч алдаа гараагүй байна. Энэ утгын хязгаараас хэтэрх нь ийм тохиолдолд ажилтгүй юм шиг байна. За тэгвэл гартаагүй хүснэгтийн хязгаараас хэтрүүлчихээ л да. Тэгвэл боллоо шүү дээ. За энд нь нэг хүснэгт биччихэнгүүтээ хүснэгтийн хэмжээ 1 тэнгүүтээ энд нь болохоор 1 тэг. За энд одоо бид нар дуудъя. C-out бичэнгүүтээ A-гийн 2-ыг хэвлэнэ. За ингүүл тэр нь ажиллах байхаа гэж бодож байна. A-гийн 2-ыг зүгээр тэг гэж хэлчихлээ шүү дээ. Энэ одоо яахад дуудагддаг онцгой тохиолдол юм бол. Яг энэ онцгой тохиолдлуудын шууд дуудах гэсэн чи дуудаж бардаггүй дээ. За. Эднийг зүгээр юугаар нь буцаагаад drop хийчих дөө. За drop гээд одоо bad exception. За ингээд буцаачаад ер нь бол эндээ бариад авчнаа гэсэн үг. За ингээд энэ нь болохоор нөгөө exception гэдгээрээ бичгээд ер нь бол яг exception гэдгээрээ гараад ирж байна. Тэгвэл энэ bad exception байх юм бол жишээ нь bad exception-аараа гарч ирнэ гэсэн үг. За ингэж ямар ч гэсэн онцгой тохиолдлууд нь байж авах нэ. Гэхдээ яг онцгой тохиолдлыг үүсгэж чадахгүй л байна л та. Тэрнээс биш. За дахиад нэг юм туршаад үзье нэрэ. SQL язгуур дор хасахтаа оруулаад үзье. C-mat гэдэг матийн санг оруулж ирэнгүүтээ SQL тэгээд язгуур дор хасах нэг энэ функцийг ажиллуулбал онцгой тохиолдол гарч магадгүй. Гарсангүй. За онцгой тохиолдол үнэхээр яг үүсгэж чадахгүй байна. За ямар нэгэн байдлаар онцгой тохиолдол үүсэх юм бол ингэж барьж авч болно гэдгийг мэдлээ шүү дээ. Bad exception. За ингэж үүсгэхэд ингэж баригдан та энэ catch-гаа яг if else шигээр дахиад хийгээд үзье. За арай өөр онцгой тохиолдол bad даалуу гинэ. За bad За ийм онцгой тохиолдол үүсгэхэд одоо энд нь барьж авна. Unlock юм уу алуу юм. Unlock-ыг би энд буруутсан байна. За ингээд ингээ тэгвэл барьж авнаа гэсэн үг. Энд нь шалгаад энэ онцгой тохиолдлын төрөл нь биш учраас энд нь шалгаад мөн байгаа учраас энд нь хэвлэж байгаа гэсэн үг юм бол. За ингэж онцгой тохиолдлуудыг ингэж яг барьж авч чадах нэ. Наа ч үүсгэж чадахгүй л байна л да. Яг drop хийгээ шууд автоматар үүсгэж болно л. Тэрнээс яг үүсгэж чадахгүй. За одоо энэ онцгой тохиолдлоо турш үзье удамшуулаад. За extract гээд өөрийн exception x гээд exception гэж товчлаа ингэ өччихээ л да. Тэгэнгүүтээ энэ нь болохоор public-аар exception-ээс удамшингуудаа what функцийг нь бичиж өгнө. Энэ болохоор
const char odd төрлийг буцаадаг. Тэнгүүтээ what гэдэг функц. Тэнгүүтээ энд нь болохоор const true. За энийг нь болохоор би ер нь бол яг энэ яг ямар хэлбэрийг тийм ер нь бол мэдэхгүй л ийм хэлбэрийг яг ашиглаж байгаагүй учраас ер нь бол ийм хэлбэрээр бичдэг шүү дээ функцээ. Яг энийг нь яг ямар хэлбэрийг тийм мэдэхгүй. Ямар ч гэсэн тогтмолагч хүнтэй draw функц шинэ draw үүсгээд чинь түлхүүр үг юм чинь. Ямар ч гэсэн нэг тогтмол draw гэл нэг юм хийгээд тахч байна. Энэ дээр тэгсэн байсан учраас өөрөө жиж байгаа. Тэрнээс яг иймэрхүү одоо функц өөрөө бичиж үздэг болохоор сайн мэдэхгүй байгаа шүү нэг. Гэтэ угаасаа ингээл ашиглаж чинь гэсэн үг шүү дээ. Энийг ер нь сайн мэдэхгүй ч гэсэн ингээл ер нь ашиглаж болно ш. Яаж ашиглахыг мэдчихэж байгаа юм чинь. Тэнгүүтээ одоо энэ дотор нь тэгээд my exception гэдээ бичиж штэ. Энд нь тэгээд exception үүсгэж чинь. Тэгэнгүүт байрж авч чадахгүй юу ч болохгүй гэсэн үг. Юу ч болохгүй гэнэ. Байрж авч чадахгүй учраас ингээд алдаа цагаа гарчиж байна. Энийг байрж авахыг хүсэх юм бол дахиад эндээ catch нэнгүүтээ exception гэдэг төрлөө оруулаад өнгөт бид нар одоо энд нь болохоор my exception гэж хэлнэ гэсэн үг. Ингээд тийм. Энэ онцгой тохиолдолд байх нь болохоор ер нь бол програм алдаагүй ажиллуулахад л хэрэгтэй. Хэдийн алдаа гарсан ч тэр үед нь ингээ барьж аваад ядаж шийдчихнэ гэсэн үг. Энийг иймэрхүү зүйлд хэрэгтэй. Одоо ямар ч гэсэн өөрсдийн гэсэн онцгой тохиолдол үүсгэж үзлээ. Нэрээ зүгээр нэг тэмдэгт буцаагаад үзье. Тэнгүүтээ энд нь exception төрлөө буцаагаад үзье. Гэхдээ баг барьж авахгүй л баг л та. За exception гингүүтээ за ингээд туршаад үзье. Тэгвэл алдаа гарч ийна яхахгүй. Яг энэ угаасаа тэмдэгт мөрчин эндээс удамшаагүй учраас алдаа гарч ийна гэсэн. Ингэж болохгүй үстэй. Түрүү нэг 3 цагтай юм байгаа гэсэн зүгээр туршаад үзье. Бас болохгүй хаа яач. Энд нь зүгээр ингээд туршаад үзье. Хүй тэр бүгдийг барьдаг нь үнэн биш үү? Бүх онцгой тохиолдлыг барьж чаддаг ч гэсэн яа тийм ээ. Гэтэ мэдээллийг нь авч чадахгүй л юм. Чадахгүй л байлгүй. Яаж ч гэсэн 3 цагаас би тэгтээ 3 цагийг ста хотаагаал ингэж ашиглаж үзэж шүү. Энийг сони юм. Энэ яг харахгүй бүх онцгой тохиолдлыг барьдаг байсан юм. Би одоо барихгүй байх гэж бодож байсан чаана. Тийм бүх онцгой тохиолдлыг барьдаг юм байна. Ер нь бол хэрвээ ямар ч онцгой тохиолдол гаргахыг хүсэхгүй байх юм бол жишээ нь иймэрхүү юм хийчих юм ба шүү дээ. Тэгэл ингээл энд нь барьчих. Гэтэ энд нь одоо ямар нэгэн онцгой тохиолдолтой ямар нэгэн онцгой тохиолдол гарлаа гэдэг ингэ хэлчих юм шүү дээ. Гарлаа гэдэг өөр очлоо. За ингээд. Гэтэ програм алдаа гараад таагаад гарахгүй гэсэн. За тэгвэл exception-ыг буцаая. Во. Тэгвэл хасахныг утаач зүгээр. За яхахгүй бүгдийг барьд юм байна. За үнэхээр л бүгдийг барьд юм. За онцгой тохиолдлыг тэгэхээр ашиглалт нь болохоор ер нь л програма алдаагүй. За алдаа гарсан ч тэрийг нь барьж аваад ингээд шийдэх замаар тиймэрхүү үйл хэрэгтэй л гэсэн үг л дээ. Гэхдээ бол яг C нэмхийн хувьд бол энийг яг кодн дээр ямар нэгэн програм ихтэй ашиглаж үзэж байгаагүй л дээ. Зүгээр иймэрхүү турших маягаар л ашиглаж үзэж ийсэн. За ингээд ер нь бол онцгой тохиолдлыг үзэж дуслаа.